За энэ удаагийн бичлэгээр хэдүүлээ үйлдэлийн дарааллын талаар үзье. За тэгэхээр ямар үйлдэлийг нь төрүүлж хийх юм бэ? Яагаад төрүүлж хийх ёстой юм бэ? Гэдэг ч юм уу те. За ийм асуултанд бол одоо энэ бичлэгээр хэдүүлээ хариулт олж авах нэ. За тэгэхээр үйлдэлийн дарааллыг бол за Кембриж бол за BODMAS гэж за англиар Кембриж гэдэг ч шүү дээ. Англиар одоо ингээд BODMAS гэж бол ер нь цээжилдэг. Тэгэхээр энд нэг зургийг бол оруулж ирсэн байгаа. За BODMAS гэдэг нь өөрөө ямар үүдийн товчлол юм бэ гэхээр хамгийн түрүүнд хийх ёстой үйлдэлүүдээс ахуулаад BODMAS гэдэг өнөсгөнөөр бол товчилсан байгаа маа. Эхлээд бол бид нар хаалтан доторх үйлдэлийг заавал хийн. А түүний дараа бол зэргийн үйлдэлийг зэргийн үйлдэлийг эхлээд хийнэ гэсэн үг тийм. Энд хоёрын хоёр зэрэг байсан бол тэрийг эхлээд 4 болгосныхаа дараа нэмэх үйлдэлийг хийнэ гэсэн үг. За тэгээд дараа нь бол хуваах, үржүүлэх үйлдэлүүдийг хийн. А тэгээд дараа нь нэмэх, хасах үйлдэлүүдийг хийнэ гэсэн үг. А буцаад нөгөө талаар бол энэ order гэдэг бол тийм юу хэлж байгаа. Зэрэг хийж гэнэ гэдэг чинь өөрөө үржих хуваахаа бол хийж гэнэ гэсэн үг. Энийг ерөнхийдөө товчлоод бол монголоор хаалт 3 бацч болно тийм хаалт үржих хуваах үржих болон нэгт нь хаалтан доторх тоогоо заавал энэ хоёрт нь бүх үржих болон хуваах үйлдэлийг хийнэ. Энэ дотроо зэрэг бас орж байгаа гэсэн. Үржих, хуваах, зэрэг. Учир нь зэрэг гэдэг бол олон удаа үржүүлэхийг товчиж бичиж байгаа зүйл шүү дээ, тийм. Тэгээд олон удаа нэмхийг завтаж байгаа нь бол үржих үйлдэл. За тэгээд тэрийг нь бас ихлэ төрүүлж хийхгүй бол болохгүй. Тэр олон ингээд эхлээд нэмэх гэсэн. Дараа нь нэмэх хасах. Нэмэх болон хасах үйлдэлийг хийнэ. Нэмэх, хасах үйлдэл. За тэгэхээр за нэг талаасаа бид нэлээ BODMAS гэж хэлж болох нь тийм. Bracket буюу хаалтаа эхлээд дараа нь зэрэгээ, дараа нь division, дараа нь multiplication, дараа нь addition, тэгээ subtraction гэсэн дараалалаар бол хийх нь байна. За одоо бүр товчлоод одоо 3 юм болгоё гэвэл эхлээд хаалтаа, дараа нь үржих хуваах, за тэгээд нэмэх хасах гэсэн ийм 3 дараалалаар үйлдэлээ хийх нь. За энэ дээр хэдүүлээ жишээ болгоод нэг юу хийчих. Бодлого бодоод үзье. Жишээ нь 10-ыг за өнгөөс хэлнэ. 10-ыг 10 дээр нэмэх нь 10-ыг үржих нь 10 нэмэх нь за хасах нь 20 гэж. За ийм тоо байлаа гэж бодох юм бол за BODMAS-аараа тий. За эхлээд бол хаалт байна уу? Байхгүй байна. Тэр үржих хуваахаа эхлээд хийн. Энэ үйлдэлийг эхлээд хийн гэсэн. Тэгвэл 10 дээр нэмэх нь нэрийг үржүүлээд 100 хасах нь 20 болох нэ. За тэгэхээр нэмэх хасахыг бол одоо энэ юуныхаа дагуу үйлдэлийнхаа дагуу урчлалт нугаагаа төрүүлээд хийгээд явчихна. За тэгэхээр 10 дээр 100-г нэмээд 110 20-ыг хасаад 90 болох нэ. За хэрвээ хаалттай байвал яах вэ гэдгийг хэдүүлээ үзье. 10 дээр нэмэх нь 10 энэ нь хаалтан дотор нэмэх нь 20 хасах нь 10-ыг үржих нь 3 гэсэн ийм тоо байх юм бол бид нар юун төрөнд хаалтан доторхоо хийн. Тэгэхээр 20 дээр нэмэх нь 20 нэмэх нь 10-ыг үржих нь 3 болох нь тий. Хаалтан дотор байгаа энэ тоо маань ийшээгээ 20 болоод гараад ирсэн. За одоо үүний дараа юу хийх вэ гэхээр тэнцвүүгээр энэ доороос үргэлжлүүлэх юм бол үржих үйлдэлээ хийн. 20 дээр нэмэх нь 20 нэмэх нь 30. Уучлаарай. Хасах нь юм байна шүү дээ тий. Хасах нь за нэгэж жижигсгэж энэ хасах тэмдэг юм байна. Энэ хасах тэмдэг юм байна. Тэгэхээр энд ингэх нь 20 дээр 20-ыг нэмээд 30-ыг хаслаа тэнцүү 40-оос 30-ыг хасаад 10 гарах нэ.